За өнөөдөр ер нь бол скул цэгийн дээр хүүхдүүдийнхээ нэвтрүүлгийн нууцыг нь аваад сургалтандаа ирэх оруулах дээр нэвтрүүлгэн дээр нууцыг нь хаас авах гэдгийг надад би заагаад өгье. За ер нь бол сургуулиуд өөрсдийнхөө домаигаар нэвтэрч ороод сургалтын менежер нь хүүхдүүдийнхээ нэвтрүүлгийн нууцыг нь авах боломжтой. За би энэ дээр Манхан сумын сургалтын менежерийг нэвтэрч оръё. За Манхан сумын сургалтын менежерээр нэвтэрч орсны дараа сургалтын менежерүүдийн нэгдсэн хяналт гэсэн цэцэн дотор нь хамгийн доотлолт нь эхнүүд л ээж гэсэн сонголт цэс байгаа. За энэ рүү болохоор энэ CMS систем рүү нэвтэрч ордог. За тэгмүүдэр дээлхийн цэснүүд дотор нь сургацч гэсэн цэс байгаа. За энэ сургацч гэсэн цэсэн дотор ороод одоо тийм ээ өнөөдрийн шалгалт орох ангиудаас бүлгээр хүүхдүүдэд шүүж харж байгаа. Тэгээд эндээс ингээд хэвлээд авчиж бас болж байгаа. Би хань мэдээлэл эндээс нэвтрүүлгээр нууцтай. За эсвэл юу очиж болно эсвэл саяхан хавтаараа зүгээр шууд юугаараа нэг хүүхдүүдийн нэр харагдахгүйгээр шууд кодлоод харагдаж байгаа бол та хэд маань энэ дээрээс шууд зүгээр шууд хараад хүүхдүүдийнхээ энэ ESK кодыг нэвтрүүлгэнтэй нүдийг хэсгийг юм болохоор шууд бэлдээд ангид ирсэн багш нарт нь тараагаад авчиж бас болно. Ангид ирсэн багш нар маань хүүхдүүдийнхээ ESK кодыг нь болохоор аваад хүүхдүүдийнхээ системд нэвтрүүлээд шалгалтаа өгөхөд бэлэн болгоно гэсэн.